Сайн байцгаана уу залуусаа, ингээд тогсоогоос мэдчилж байна. За бичлэг орлого нэлээд хэдэн хоног өнгөрсөн байна. Та бүхнээсээ уучлалт хүсье. За тэгээд Fire Force аним маань дуусахад 10 анги үлдсэн байгаа. Өнөөдөр 5 ангийг нь ярина. За тэгээд даруйхандаа хэд хоногоос дахиад үлдсэн 5 ангийг нь оруулаад Fire Force-ийн маань season 1 дуусч байгаа. Тэгэхээр үргэлжлүүлээ season 2-ыг ярих уу, аль эсвэл өөр аним ч юм уу, кино ч юм уу ярих хэдүүлээ хоорондоо ярилцж байгаад комментэн дээр та бүхний комментиг уншиж чад бид бүхэн шийдье гэж бодож байна. За тэгээд олон юм яриад явах уу? Бичлэгтээ орцгоё. Тавд дугаар анги маань манай Шинрагийн дүүхүү сууж байх ба 2 цагаан хувцастан болох манай хэд рүү дайрдаг хоёр ирнэ. Тэгээд манай Шинрагийн талаар ярилцаж өөрсдийнхөө талд оруулмаар байна гэдэг. Үзэгдэл солигдож 5-аас 8 дугаар ангийн 2 ахлагч ярилцаж явах ба нэг эрдэмтэнтэй хамтрахаар болсон байдаг. Тэр хүн нь манай ангид шинээр орж байгаа мөрдөн шинжээч эрдэмтэн Виктор Лихт. Тэгснэ манай Шинрагийн хөлийг тэрвэрч аваад судалмаар байна гэж тэнэгтэж өгнө. Манай хипана Шинрад битгий хүргээл өмөөрөөл гүйжиж манай Шинраг тэрвэрч аваад бөөнж мөн вулкан гэд машинист инженер хүн авах талаар ярилцаж байдаг. Тэгээд Шинра ихч Артур 3 очиж уулзахаар явна. За тэгээд нэг хогийн цэг дээр тэгээд ирээд л вулканы дургуцал төртнө. Тэгтэл нэг хүн ирээд тэдэнтэй уулздаг ба вулканч гарч ирдэг. Галын цэргүүдэд туслахгүй явцгаа гэдэг. Манай хоёр тэгээд бөөн яг буцах гэж байхад нь нөгөө хүү би та хэдийн яриаг сонсъё гэдэг. Тэр хүүг юу гэх ба вулканы бүтээлд нь дурлаж шавь болсон байдаг. Вулканы талаар нэлээд яриад манай хэдийн хамтрах тал дээр ярилцъя гэд манай хэдийг дагуулад ордог. Ороод бас Лиза гэд нэг улаан хүсэлтэд танилцсанаа. За тэгээ вулкан дээр очих ба ярилцах гэж бөө юм болно. Ингэж байхад нь 3 дугаар ангийн итгээд багт ахмад ирнэ. 3 дугаар анги руу оруулах гэж л ирсэн байдаг. За тэгээд манай хэдийг сайн хүмүүс гэдгийг ер нь гадарлсан вулкан тэдэнд өөрийн дурсамжтай нандин бүтээлээ үзүүлээд томотойхон буцаарай гэдэг. Вулканы мөрөөдөл нь дэлхий дээр байгаа бүх амьтанд аматеросоогоос энерги түгэж амьтдыгч бас амьдрах боломжтой дэлхийг бүтээхийг хүссэн байдаг. Манай Шинрэ вулканыг 8 дугаар ангид тохирох нэгэн гэдгийг ойлгож түүнийг оруулахаар уруу татаж эхэлдэг гэдгийг татгалцаар л байдаг. Учир нь галын хүчний зэвсгийн үйлдвэр болох хайжиматай вулканы гэр бүл насаараа сөргөөцөлдсөн түүхтэй юмсан ч. Яг энэ үед манай Шинрагийн адоолоо холболтод болж 3 дугаар ангийг вулканыг алах гэж байгааг мэдэрч авд. Тэгээд вулканы хажуугаас хөдлөж болохгүйг ойлгодог. Ингэснээр 15 дугаар анги маань өндөрлөдөг. 16 дугаар анги маань вулкан аав өвөө хоёрын шарил дээр байх ба вулканы эгэлжирийн нэг өдрийг харуулдаг. Үзэгдэл солигдож манай 3 вулканыг аюулд орж магадгүй хэмээн ойрхон хүлээгээ зогсож байдаг ба ойролцоо хойд доктор Живоны 3 дугаар ангийн вулканыг ал үхлийн шалтгаан нь юу ч байж болно хуурамч галын цэргийн хувцас тайлж үзэх хэмээн тушааж байх ба хувцас тайлтал цагаан хувцаснууд байдаг. Тэгээд вулкан болон манай хэд түүнийг аюулд орсныг ярьж байтал гэрийнхэн тойроод битүү цагаан хувцас дунгууд болчихсон байдаг. Манай Шинрэ ажиглахаар гараа доктор Живонытэй таарна. Тэр Шинраг барьж сургаалчд хүргэж өгнө гэд барихаар дайрна. 2 сая вольтоор цохиулаад байхад л манай Шинра яадагчгүй. Хүчлээ нэг дахин нэмж байж л унгаж авдаг. Тэгээд сургаалч руу буцаахаар цааш нь мэдэгддэг. Үзэгдэл солигдож манай Артур тулалдах гэхэд сэлэмгүй учир хүч нь гардаггүй. Тэгээд вулкан түүнд янзын сэлэм хийж өгнө. Харин морь нөмрөг хоёр нь жаахан чийбэл юм. За тэгээд манай хүн тусгай техникээр тэднэрүү галлахад сарнин алга болох ба тэнд байсан нэг цагаан хувцасных нь хүч нь хий үзэгдэл гаргах хүч байдаг. Тэгээд манай хүн нөгөө хоёртой ёстой мундаг үзэлцэндээ. Тэгж байсан нөгөө хуулбар бүтээгээд байсан нөхөр манай Артурыг яг дуурайлгаад бүтээчихдэг. Үүнийг харсан Артур энэ тэнэг хинбэ гэснээ өөрийгөө гэдгийг мэдээд шууд л сэтгэлээр унчихдаг. Тэгээд нэг цохиулаад л элжигнийхаа толгойг эвдүүлчихдэг. Хамтрагчаа алдлаа гээл сүртэй нараггүй байдагч нэг л нэмэргүй. Тэгтэл вулканы туслах хийж байсан улаан хүст Лиза ч бас сургаалчин хүн болж даардаг шүү. Энэ үед Живоны орж ирээд вулканаас авах гээд байгаа зүйл нь нөгөө эрчим хүчний үүсгэгч Аматеросогийн түлхүүр байжээ. Одоогийн Аматеросог хийж уралсан гол хүн нь вулканы өвөг дээдс юмсан ч. Мөн орж засварлах хэрэг нь ганцхан вулканы гэр бүлдэл байдаг байсан ба Живоны тэр түлхүүрийг авахыг л хүсэж байсан аж.
За тэгээд түлхүүрийг нь авах гээд их муухай аргууд ашиглана. Нөгөө урт үстэй юу гэд хүүх чинь шууд л буудчихдаг. Дааж манай вулканд түлхүүр нь байхгүй бүр мэддэггүй. Тэгээд нөгөө вулканы нандин бүтээлийг нь эвдчихдэг. 17 дугаар ангид маань харин нөгөө эвдэрсэн бүтээл дотроос нэг флаш маягийн зүйл гараад ирдэг. Харин Шинраг маань Хибанаг үнж хайж ирээд суллах ба вулканыг аврахаар Шинра хамаг хурдаараа нисэн. Нөгөө флаш чинь Аматеросогийн түлхүүр байх ба доктор Живоны олцглоо гэд баярлаж байхад нь манай Шинра орж ирээд хамрыг нь цөм өшгөлөөд л унахчихдаг. Тэгтэл Лиса Живоныг хамгаалаад Шинра руу дайрна. Гэтэл манай Шинра аргалаад ялчгана. За тэгээд энэ ангийн хамгийн зэвүүн хэсэг нь манай Шинра гадаа гартал хайж хайсан дүүтэйгээ анх удаа уулздаг. Тэгэл манай Шинра зайлуул баярлал. Тэгтэл шоо гинэт итгэмээргүй хурдаар дайраад Шинра Артур хоёрыг нүд ирэмхийн зурл ялчдаг. Энэ үед манай 8 дугаар ангийн шин эрдэмтэн Лихт манай хэдийг ирж авна. Шоо зугтаалахгүйгээд урдуур нь орж ирэх. Жокер гээд нөгөө нэг бүрх малгайтай нөхөрчин гарч ирээд саад болж манай хэд амжилттай зугтаж чадна. Тэгээд эмнэлэгт очиж бүгд эрүүл сарвал байхгүй. Манай вулкан юу нь бол манай ангид бараг л орж байгаа юм тэр. Тэгээд үйлдвэртэйгээ очиж салхихоос гүйцэтгснээр 17 дугаар анги маань өндөрлөдөг. 18 дугаар ангийн эхлэж манай хамтрагчид болох 1, 5, 7 дугаар ангийн төлөөлөгчд маань манай 8 дугаар ангид ирнэ. За тэгээд цагаан хувцснуудын талаар зөвлөлтнө. Өнгөрснөөс өнөөдөр хүртэл хийн ирсэн цагаан хувцснуудын хэрэг болон 3 дугаар ангийнхны урагч гэдгийг нь ярилцсан. Тэгээ Шинра Артур хоёрыг бэлтгэл хийлгэхээр 7 дугаар ангийн Бинемор Ахмад руу явуулна. Энэ хооронд манай шин техникч 8 дугаар ангид шинэ бүтээлүүдэд үзүүлж байдаг. Манай хоёрч бэлтгэлдээ орсон байдаг ба ямар ч туршлагагүй Лихт эрдэмтэн ирээд Шинраг хүчтэй болгох аргыг хэлэх ба хөлөөс гарч буй галаа нэгэн чигт нарийн болгож тэрэлтэт болгох арга байдаг. За тэгээд манай хүн яаж хийх учраа олохгүй байж нэг юм учраа олоод яг л тэрэлтэт донгоц шиг урдтай болчихдог. Манай хоёр ч ингээд өдөржин бэлтгэл хийгээд амарцгаадаг. Маргааш нь болж бэлтгэл үргэлжилсээр л улам хүчтэй болсоор 18 дугаар анги маань өндөрлөнө. 19 дугаар анги маань харин хаягдсан үйлдвэр маягийн зүйл дотор Шинрагийн дүү Шоо туслахуудтайгаа ярилцах ба эсэргээрээ манай хэдэж тэдний байршил хаана байгааг олж илрүүлнэ. Хаана вэ гэвэл сүйрлийн өмнөх метроны зам. Одоогоор бол доод ертөнц. За тэгээ маргааш нь манай хэд тийшээ чиглэж тэдэнтэй тулалдахаар болдог. Маргааш нь ч болж доод ертөнц рүү орцгоодгоо. Ороод явж байтал битүү хуурам өгөөцгдөл манайхантай адилхан баахан хүмүүс гарч ирээд салж бутраад алга болцгоодог. Цагаан хувцснууд манай хэдийг албаар тараасан байдаг ба хэсэг хэсгээр нь аваад устгах гэж байдаг. За тэгээд манай хуваагдсан хэд хэсэг хэсгээрээ цагаан хувцснуудтай учирна. Айрис Тамаки 2 байдаг. Харин манай Макиг ч ганцаараа. Гэхдээ л манай Макигч яг л горил шиг 5-6 эрэхтэй өлхөн ивхээ тавьчих. Харин Айрис Тамаки 2 маань нэлээд хүндхэн дайсантай учирсан байх ба тэр чинийгээрээ хүнд тулаан хийн. Гэхдээ л манай хүний азтай донд нь итгэвчээд хийс чичээд л нөгөө дайсны эрэхтийн дээр нь унах ба явж нөгөө эрэхтийн хөхөн дээр нь гараараа дарчих. Тэгээ сатаарч байх хооронд нь манай Айрисигч дагцсан дундуур нь ганцхан турбаадаад л ухаан алдуулчихна. Тэгснээ босоод ирэнгүүт нь сандарсандаа нийлж нүдсээр байгаад ялчихдаг. Аз дайж хүү, аз хууж хүү. За тэгэхээр ингээд үргэлжлээд манай хэдийн тулаанууд ч эхлэхэндээ. Ингээд 19 дугаар анги маань өндөрлөнө. Бас л эвгүй болж шүү. Ерөнхийдөө нохойн дуу ойртсон болохоор үйл явдлууд нь ч гэсэнтэй янзын сонирхолтой болж эхэлж байна. За тэгэхээр Сиса 2 дээр ч гэсэн бүр илүү галзуу тулаанууд гарах нь ойлгомжтой. За мөн одоо Альбиусны хэрэгтэйгээр Play Max дээр Season 3 нь гараад явж байгаа. За үнэхээр та бүхэн үргэлжлүүлээд үзье гэх юм бол Fire Force Season 2-ыг ярьж дуусгаад за тэгээд тэр үед Season 3 маань бас ер нь өндөрлөх төгссөн байх. Тэгэхээр бас үргэлжлүүлээд ярих боломжтой шүү. Эсвэл бүр өөр сонирхолтой анимуудыг ярьж болно, кино бас ярьж болно. За тэгэхээр YouTube дээр фоллоу явуулаад хитэ анимуудын нэр бас бодсон байгаа ярьж өгье гэж бодсон анимуудаа тэднэрийг бас санал асуулга явуулъя гэж бодож байгаа. За тэгээд энэ өдрийн бичлэгийг маань хүлээн авч үзсэн та бүхэндээ маш их баярлалаа.
Дараагийн имчилгээр уулзтлаа. Түр баяртай.